Үндэсний үйлдвэрлэгч Онос Хүнс хувьцаат компанийн хувьд өсөлт хариуцлага ирээдүйн жил байлаа. Үндэсний үйлдвэрлэгч Онос Хүнс хувьцаат компани 2025 онд MFC 2 Tech нэгдсэн үйлдвэрлэлийн төслийг систем усрал үндэсний хөтөлбөрийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн. 2025 онд үйлдвэрлэлийн тооцоог 34%-аар өсгсөн манай хамт олонны бодит амжилт юм а. Зүүн бүсийн хэрэглэгчтэй илүү ойр, илүү хурдан хүрэх зорилгоор MFC East-Log агуулгын бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүллээ. Энэхүү төсөл ашиглалтанд орсноор 24,000 м3 эзлэх хүнтэй, 4,000 подооны хүчин чадалтай, хүнсний аюулгүй байдлыг хангасан, орчин үеийн технологид суурилсан, юурэ болон шингэн үндэсний логистикийн цогц бүтээн байгуулалт юм а. Онос Хүнс хувьцаат компани 2025 онд 13 брендийн 71 SKU бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Хувьцаа эзэмшлийн хамгийн сонирхол татдаг үзүүлэлт бол мэдээж борлуулалтын орлого болоод цэвэр ашиг байдаг. Бид 2025 онд MFC 2.0 үйлдвэрээ ашиглалтанд оруулснаар үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлснээс гадна борлуулалтын орлогоо 34%, цэвэр ашигаа 2.5 дахин нэмэгдүүлж чадсан байна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийтдээ 2000 гаруй хүнд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулсан байна. 2025 онд Онос Хүнс хувьцаат компани нь бизнесийн өсөлт болоод байгаль орчин нийгмийн засаглалын хувьд маш дэвшилттэй, ололт амжилттай ажилласан жил байлаа. Бид экосистемийнхаа үйлдвэрлэлд шинэ технологиг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлснээс гадна жилдээ 190 тонн хуванцрыг байгаль хаягдахаас сэргийлж чадсан амжилтыг гаргасан байна. Компанийн хэмжээнд нийт хог хаягдлын менежментийг хэрэгжүүлснээр нийт хог хаягдлынхаа 24%-ийг бид дахин боловсруулж чадаж байна. Бид 16,000 хувьцаа эзэмшигчтэй нээлттэй хувьцаат компанийн хувьд засаглалын ил тод тунгалаг хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх хамгийн чухал хэсэг байдаг. Ийм учраас энэ хүрээндээ бид 11 тузын гишүүдтэй 5 нь хараа тус гишүүд, 6 нь ердийн гишүүн манай жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалж гүйцэтгэх засаглалд одоо хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Онос Хүнс хувьцаат компани алсын хараа нь эхлэлийгээ хайрлаж эрүүл амьдралыг хамтдаа бүтээн гэж бид тодорхойлсон философийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас иргэд хэрэглэгчдийнхээ эрүүл амьдралын хэм маягт үнэтэй хувь нэмрийг оруулахаар хичээж ажилдгийн нэг нь бидний нийгмийн нөлөөллийн ажлуудаа. За энэ хүрээндээ бид хүүхэд залуучуудын спортын хөгжлийг дэмжих хүрээнд сакс хөл бөмбөгийн багтаа хамтран ажилладаг. За жил болгон улсын эмнэлгийн хүүхдийн засгийг тохижуулж ажилладаг. Тэгээ 2025 онд бид 3 дахь эмнэлгийн тохижилтыг амжилттай хийгээд эмнэлэгт үйлчлүүлж байгаа эцэг их хүүхдүүд 5 тухтай үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан байна. Эрхэм хэрэглэгч хувьцаа эзэмшигч хамт олон та бүхэндээ 2026 онд эрүүл их амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ёроо.